98 дугаар цувралын энэ дугаар дээр яг Боржгон овгийг л ярих байгаа. Тэгээд Тэмүүжний онцлог бусад хаанд зэхэгдэж байсан 20 хүүхэд дундаас юугаараа ялгарч хаан болсон талаар ямар давуу тал байсан тэр талын агуулгаар яригдах байгаа. За тэгээд Боржгоны үүслийг Монголын нууц товчон дээр бол дэс 42 дээр Доббун мэргэн болоод Алангой их дундаас гарсан 5 хүүхэд байгаа шүү дээ 5 багц сумыг ингэж хугалах гэж оролддог гэсэн түүхтэй. За тэрнээс энэ 5-ын 4 нь яг өөрийнхөө нэрээр нэрлэгдсэн отгуудыг байгуулсан бол хамгийн бага болох Бодончор нь болохоор өөрийнхөө нэрнээс өөр буюу Боржгон овогтон. За энийг язгуурын үгээр нь хэлэх юм бол Борчи гүн гэдэг ийм 3 үгнээс бол гаралтай юм байна. Энэ нь болохоор байгалийн эрчим хансан гэсэн утгатай гэж байна. Бодончрын үр сад нь өөрсдийн бөө шидээрээ отгоо нэрлсэн учраас Борчи гүн хэмээжээ. Бор чулууны шидтнүүд гэсэн үгээ гэж байна. Үүнээс улбатаа Борчгон отго нь найчин гих эсгий бөмбүүлэн хийсэн онгон шүтэнийг гэртээ залж дахин шүтэж Тэнгэрийн зарлиг уншигч хэмээн ивэл хайрыг түгээгч хэмээн үр хүүхдийг манагч хэмээн гэрийн онгон босгох бөө зан өвөлтэй болсон гэж байна. За эсхийгээр нэг юм гэрийн онгон хийдэг байсан юм байна. Тэр нь болохоор хүн дүрстэй юм онгон гэж байна. Бусад овогт нь бол арлаг онгонтой гинэ. Арлаг гэхээр одоо юу гэсэн юм болоо? Амтны дүрстэй онгон юм болоо. За ямар ч үс эсхийгээр хүн дүрстэй юм онгон хийдэг. Тэгээд өдөр болгон цай хоолныхаа дээжийг урд нь тавьдаг болсон гэж байна. Үүгээрээ маргадрын хоолыг өрөөдөг. Мөн шинэ хувцсаа урд нь нэг тавьж хонуулдаг гинэ. Чингвэл авдар шинэ өмсгөлтэй болно хэмээн бэлгшээдгээ. Начи энэ ийм 3 үг нь язгуур үгнээс гаралтай. Энэ олноор найд тухлуулагч гэсэн утгатай үг гинэ. Тэгээд ярианы хэлнэнд болохоор ард түмний дунд начихаа гэж дууддаг болсон юм байна л дээ онгоныг. Тэр та бүгд сонссон байна уу? Яасан байна? Би бол сонсож байгаа юм байна. Гэхдээ зураг бол байсан. Би харж ирсэн яг ийм эсгээгээр хийсэн ийм одоо уут шиг юм дотор ингээд хүүхэлт шиг тийм гэрийн хонгон дээр үеийн одоо бушнаас илүүтэй олцсон байсан гэсэн. За тэр зургийг би хайгаад олвол энд тавьчихна. За ингээд Борчгон овгийн одоо хойч үр сад болох Хабуул хаан. За Хабуул хааны өр хойч болох Исүүхэгийн хүү Тэмүүжин. За энэ үеийн түүхийг бол ярихаар байгаа. За энэ түүхийг ярих хүн нь болохоор Байран отгийн хар бих ар ноён буюу одоо төрөл бүрийн сан хариуцдаг сайд гэж ойлгож болно. Дээрээс нь болохоор Исүүхэ Баатрын 2 дахь эхнэр болох Суучигэл хатны аав нь. Тэгэхээр Исүүхэ Баатрын хадам аавл гэсэн үг. За энэ түүхийг бол ярьж байгаа. Энэ хэсэг бол өрөг тунхаг тамга гэд номны 4-р номноос 5 хүнд хүрж байгаа гэсэн үг. За их бих ноён нь болохоор Суучиглээс мэндэлсэн Бэхтэр бэлгүнтэй 2 хүүхнийг өөрийн хүүхэд лугаа өсгөн хүмүүжүүлж төрийн их тавцанд сайдын зэрэгээр суух нөхцөлийг бүрдүүлэхийн тулд оюун мэдлэгийг хээлд байхаас нь боловсруулж хэвлээд байхаас нь анхны үг дуулж эхлэх цагаас нь үлгэр уншиж өгдөг байлаа гэж байна. Харин өөлөнд би тийм хандлага хийж зүрхтлэхгүй. Манай угсаа лугаа адил зүүн гартын их хаттын угсаанаас гаралтай тул өөрөө энэ заяагаа дүүргэн бизээ гэж итгэжсэн болноо. Мөн хүний амьдралд хэтэрхий гүн оролцох аваас гэр бүлийн хэрүүл гарахын учраас бие цэрлсэн байдгаа гэж байна. За хүргэн болох Исүүхийн хувьд яриг гэвэл жанжин хүмүүн буюу эрт зэвсгээр мэрэгсэн хүмүүн төрөө удирдах талбар дээр жаахан хойрогдов бөгөөд мэдлэг хомс. Тиймээс нэгэнд хам болох нь тодорхой болж байгаа учраас боломжийнх нь хэрээр төр удирдах ухаанд чиглүүлж аль болох эрдэмтэн сайдуудаар хүрээлүүлэхийг хичээж байсан нь үнэн. Охиноороо нөлөөтэй байхыг та эрхэмлэлтүгэ. Хэдий таныг эцэг гэж хүндлэвч төрийн хэрэгт тантай нэр холбогдох аваас намайг өөрийн толгойгүй гэж хэлэх учир та алсаас мантухай гэж хэлснээс улбалан бие хойруулан барьсан болноо гэж юм тийм. Исүүхэ дэхэд ойрхон байх юм бол яг нь Исүүхэгийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх хандлагатай байсан учраас жоохон зайгаа барьсан байдалтай байдаг гэсэн гэж ойлгогдлоо. За тэр цаг үе химээвэл Хабуул хаан дараа нь Амгай хаан болсон. Тэгээд Хотулаа хаан болсон. За энэ 3 хааны үеийг бодох юм бол илүү цэвүүн цаг байсан учраас илүү эрхлэг хантай байж дайн байлдааны аргаар хамгаалалт хийхгүй бол цөмлөгдөн дээрэмдэгдэх аюултай байсан тийм цаг үе гинэ. Бүр ямар ч нөхцөлд ухаантай хүмүүс хам болж болохооргүй
тийм их хавчлагтай, ёстой нурмаа дэвсүүлэх мэд цаг үе байснаас улбаатаагаар энх цагийн сайдууд төдий хөдөлгөөнгүй байсан үе гэж. Өөрөөр хэлбэл өв мэдлэгээ хадгалахаас өөр гүн хөдөлгөөн хийж чадхааргүй цаг үе байсан. Хэрэв олон улсад тодорхой хэмжээний гэрээ хилцлүүдэх бий болж хүлээн зөвшөөрөгдөж чадах юм бол энх цагийн сайдууд буюу зүүн гарын сайдууд бид нэр хөдөлгөөн хийж болдог юм аа гэж. Нийгэм цаг үеийн хувьд нурам дэвслэх үйл ажиллагаа буюу Хабул хааны үлдэгдлийг устгах, хамаг Монголын нэрийг архиж гаргахгүй гэсэн харийн болоод дотоодын бодлоготой холбоотойгоор Исүхээ хорлогдсон нь үнэн бүлгөө гинэ. Исүхийг нас орсны дараа бид нар хамаг Монгол гэдэг нэрийг хэлэхээс илүүтэй таран бутарч өгүүрэн хоосорч байгаа аймгийн дүрээр орших нь ганц зучлалд үлдээхийн зорилгот болно гинэ. Өөрөөр хэлбэл ирээдүйн төлөө энэ нөхцөлийг даван туулсан дээр гэж үздсэн байна. Ямар нэгэн байдлаар бүлэглэл юм уу эвсэл байгуулах юм бол Алтан улсын нөмрөглөх төм бомон цэргүүдэд дэвсэгдэх байсан учраас дотоод самуунтай дүр эсгэж хэдэн жилийг өнгөрөөх хэрэгтэй болсон. Өөрөөр хэлбэл хан солигдтол хүлээх хэрэгцээтэй болсон. Яагаад гэвэл Исүхэ баатрын үеийн Алтан улсын хаан илүү ухаалаг бөгөөд Монголыг дахин хүчичгээс сэргийлсэн бодлоготой байсан учраас тэд өгөөрч өөр ухсааны хан гарч ирж төдийчлэн хойд улсаа хайхардаггүй бодлоготой болохыг хүлээх шаардлагатай болсон гинэ. Ийм учраас отог аймагаараа салан бутарч дүрийн үзэгдлийг гаргаж түүн доторх өөр өөрсдийн мэдлэг чадамжийг ирээдүйд ургах үр мэд хадгалах ганц бодлогыг эрэмгий товтлогч аймагуудч тэр инх цагийн аймагуудч тэр баримталж салан тусгаарласан өөлөн үжнийг ганцаарнг нь хайсан үйл явдал болно гинэ. Ер нь бол Алтан улсын дайралтнаас сэргийлсэн цаг хожихол арга гэж ойлгож байна. Хоорондоо ингээд хамаг монголоор байгаад ах юм бол яг нь Алтан улсад дэвсэгдэх тийм эрсдэлтэй цаг үе байсан учраас хүн харахад ингэ салж нүүж байгаа салж бутарж байгаа юм шиг харагдах тийм бодлогыг баримталсан байх нь. Тэгтээ тусдаа яг нь ирээдүйн дайнд бэлдэж эхэлсэн тийм цаг үе гэж ойлгогдож байгаа. Зарим хэсэг нь хэрээдийг, зарим хэсэг нь олхнуудыг, зарим хэсэг нь ойн төмдийг, зарим хэсэг нь татарыг дагаж байгаа дүр зураг нь салалт бутрал үнэн болохыг гэрчлэгийн тэмдэг болж байсан юм аа гэж байна. Тодорхой хэмжээгээр нэг ноёны насан дээр буюу эвлэх нөхцөл Алтан улсын хааны нас миний наснаас л урт байв гэж итгэсний улбаатай болно. Тэр хаан солигдмогц буцаж бид нар хамаг Монгол улсыг байгуулах бөгөөд тэгж байгуулахад ямар нэгэн айтайхан толгой байвал удирдуулна гэсэн нэг иймэрхүү мөрөөдөл итгэл найдвартайгаар салж сарнсан байх нэ. За хар бэхийн ноён тухайн үед тулгарч байсан хамгийн том бэрхшээл нь болохоор тэнгэргүй явдал байсан гинэ. Яагаад гэвэл тухайн цаг үед дан хүний ухаан бүхнийг удирдах дийлэхгүй. Тиймээс заавал тэнгэрийн хишиг хүртсэн байх ёстой гэдэг бичигдээгүй хууль шалгуур тавигддаг гэсэн гинэ. Төр засгийн удирдлаганд байгаа хүмүүс яах нь өөрөө ийм төрөлхийн ийм хамгаалагдсан гэх юм уу зүн бэлэг ийм далд ертөнц онгод тэнгэртэйгээ холбогдох чадвартай тийм хүн байх ёстой гэсэн ийм бичигдээгүй хууль шалгуур тавигддаг байсан мэн. Тэгэхэд энэ хүн яах нь өөрөө тийгч төрөөгөл хүн юм байна л да. Гэхдээ энэхүү бэрхшээлийг даван туулахын тулд маш их оюунаа хичээн зүтгэж бэлтгэж үнэн мөртэй болоод үйл явдалтай сэтгэхийн улбанд өөрийгөө сургаж байсан болно. Нөгөөтэйгүр миний уг тэнгэргүн уртан харах хаадын үйлтэнгүүдэд баригдах учраас би өөрийнхөө дор 20 шилдэг бөөг миний өмнөөс бөөл гэж тушааж байсан. Тэр цаг үед миний бөө бишийг мэддэг хүмүүс тэр 20 бөөгөөс өөр байхгүй. Би тэдний дундаж ухаанаар бөөгийн дүрд тоглодог байсан. Үнэнээ одоо өччихё гинэ. Хизээ нэгэн цагт баригдах нь үннээс хойш. Миний өөр хүүхдүүдээс бөө чадамжтай байдаг ч гэсэн тийм ч өндөр биш. Өөрөө бол би огт бөө чадамжгүй байсан. Тийм учраас ирээдүй болоод өнгөрснийг холбогч чадвартай бөө нарыг цуглуулж оюун мэдлэгээр тутахгүй тулд тэдний үгийг маш их шимтэн сонсдог байлаа. Энэ бол миний хувийн нууц шүү. Одоо дэлгийдээ хүнд ч хамаагүй болсон цагт гинэ. Тэгэхээр амьд ахуй цагтаа ямар нэгэн бөө чадамжгүй байсан. Тэг шилдэг 20 бөөг доор ажилласан гэх юм уу 20 зөвлөгч л гэсэн үг шүү дээ бөөгийн дүр тоглодог байсан гэж бид нөгөө хуурамч бөөг илэрдэг шүү дээ. За тэр шиг л гэхдээ энэ бол улс орныхаа төлөө энэ хүн гэж хичээж байсан байж таарч байна тийм үү. Ингэснийхаа үр дүн ч гэсэн өөд болоод дээд хэмжээний сүнс буюу онгод болсон байна. Онгод болоод биднэрт өөр хойчтой иргэн бууж өөрийнхөө түүхийг хуваалцж байгаа. За ийм хүн байх нэ. Хар бэх онгод маань хүүхдүүдээ бие даасан амьдралыг хувь хүний чадамжийг эрхэмлэх үзлээр сургадаг учраас хичнээн зовж байсан суучигл маань надаас тус тэмийг хүсдэггүй байлаа гэж байна.
Есүхээ өөд болсны улбаагаар хажууд иргэдээ авах гэтэл охин маань Отог аймгийн нэр цэв суулгана. Өөрийн арчаагүйгээ бусдад үзүүлэмгүй гих үгсээр салан тусгаарласан болно гэж. Мөн өөрт тохиолсон зовлон бэрхшээлээ эс дуртахын явдлаар бихтрийг нөхцнийг Тэмүүжин барьж татаарт өгөх тэр чуулганы үеэр л мэдсэн юм аа гэж. Энэ надад маш бэрх байсан. Тийм учраас тайчуудыг дүших сэтгэл тэнд няцарсан болно гэж. Өөрөөр хэлбэл тайчуудад энэ мэдлэг ард түмний ухааныг авах эрх байхгүй гэж бодсон. Яагаад гэвэл нялх хүүхдээр хамгаалалт хийж байгаа энэ төрийн бодлого цааш явахгүй. Энэ шийдвэрийг ил хэлж чадаагүй ч дотроо агуулчихсан учраас дараа нь Тэмүүжинг тэтгэх анхны суурь болсон гэж байна. За энэ төрийн мэдлэгийг авах эрхгүй гэдэг нь хар бэхийн ноён маань Байран Отгийн тэргүүн гэж байгаа. Байран Отог бол мэдлэгийн сан байсан. Одоо бэлэн бичээ тавьсан байсан ном тохимол байхгүй байсан ч гэсэн тухайн Овг Отгийнхан хамгийн ухаантай, хамгийн чээж сайтай, чээжлэх чадвартай хүмүүсийг Отогтой тал талын одоо Отог омгуудаас цуглуулдаг. Тэгээд чээжилцдэг байсан гэсэн. Тэгэхээр эртээр үеийн түүх, төр засгийн тэр мэдлэг, ухааныг тэр Отгийнхан чээжилсэн байгаа гэсэн. Тэгэд ямар ч хаан гарсан байсан гэсэн ингэж дамжуулах үүргийг хүлээдэг. Тэгэхээр энэ Байран Отгийн удирдагч хүн яах нь хинд энэ хаан болох мэдлэгийг өгөхийг бас өөрийнхөө зүгээс бодохдоо ямар ч л байсан тайчууд бол болохгүй юм байна те. Тайчуудын явуулгаар Жадран овгийнхныг хөслөөд бихтрийг хөнөөлгөөд тэгээ Тэмүүжинг барьсан. За ийм процесс явагдаад байгаа юм билээ. Тэгэхээр тайчууд бол найдаж болохгүй гэж дотроо тийм бодол агуулсан байсан байх нь. Тухайн үед манай улс Болтын бодлогод ороод худалдааны жим унчсан байсан цаг үе дэвшлийн хувьд хаалттай улсуудын хүрээнд бүрэн бусад улсаасаа доогуур ордог болчихсон. Оршин тогтнол нь аль нэг улсын дагаар оролтоор л дүүрэх хэм хэмжээнд хүрчихсэн байваа. Ийм учраас одоо байгаа эртний зоригтой удирдагч нараа тоолвол дийлийнх нь энэ эв гэрээний олзонд шамшигдаж бодлогын хүүхэлтэй болсон байв. Түүний тод жишээ бол Жамуух гэж байна. Тэгэхээр хүчтэй ойр тойрны улсуудын бодлогын хүүхэлтэй болцсон байх нь шүү дээ. Дийлэх удирдлагууд нь. Тиймээс сайн хан мөрөөдсөн би өөрөө хан бүтээхээр шийдвэ гэж байгаа. 3 хааны нүрийг үтцсэн байгаа. Хабуул, Амхай, Хотулаа хаанаас гуруулангийнх нь нүрийг үтцсэн юм хүн байсан байх нь шүү дээ тухайн үедээ. Тэгээд ийм шийдвэрт хүрээд хэнийг хаан болгох вэ гэдэг ингэж хайж эрэлхийж бодож эхэлсэн байх нь. За тайчуудын таргуудын хувьд гал намжаах мэт бодлоготой бүхий л газар холбоо сөлбөдөж даран ном хотгох чадваргүй учраас мөн эв хилцээрээ оршин тогтнохоо хамгаалж дагуур улс болох бодлого нь хоёр үе дээр нь гарна гэж тооцож байсан гэж байна. Нэг бол тайчуудаас, нэг бол борчхоноос бол одоо хан болох. Яагаад тэгж вэ гэхээр яг сүүлийн 3 ханчин бол яг энэ тайчууд борчхон хоёроос бол хан болж исэн учраас нөгөө өөр хойжийг бодох юм бол энэ хоёроос хан болох гээд байдаг. Тэгээд тайчуудын таргуудаа бол яах нь саяны ийм одоо сул талтал гэсэн үг юм байна. За харин одоо Хабуул хааны угсаанаас гэд үзэх юм бол өсөлтийн түүх нь илүү сонирхолтой. Ямар ч арт түмэнд ядуу байж байгаад гинэт баатар болдог хүний түүх таалагддаг тул түүн дээр бүтээлтийн тоглолтоо байгуулж болно гэж харж тооцож байсан. Бүр нариндаа ярил Тэмүүжин бос цэвэр нэртэйгээр нь түүний дүү хасар дээр нь тоглолт хийх нь илүү боломжтой гэж үзчихсэн. Яагаад гэвэл ахтай тус хүргэсэн дүүгийн түүх нь модон шаны лугай адилтай, цаашлаад Амхай хаан лугай адил ядуу байж үтсэн. Хабуул хаан лугай адил мэрэгэн харваач гэдгээр нь ард түмэнд нэр авч хүүхэлдээ удирдагч болоход багын түүх нь яг таацж байваа гэж байна. Бэлгүүнтэйг гэж бодохоор хүний үг ойлгодог гинэ арх сархтанд дуртай. Бие өргөх явдалтай учраас муу хааны дүр болох тул хассан гэж байна. Каучи отчгон дүү нар нь зүс муу учраас охтын сэтгэлийг тийм ч их татахгүй. Тиймээс эмсийн тунд нэргүй хан бол сайн хан байдаг учраас хассан гинэ. Хөрх цараагаараа хасагдсан биз дээ. За Хабуул хааны өөр хөвгүүдээс өнгөртөн баягууд ахуйтай муу болох нь тодорхой болж Баян Отогтоос ядуу гуйлагчинд дөрүүлсэн тул тэднийг удирдах чадваргүй гэж хаслаа гинэ. За Хабуул хааны өөр угсаанаас алтан, хунчир, дардаа мэтийг өөр угсаагаар бодвол цойлох шинж үгүй. Дээрээс нь хүүхэн тэврэх, олзонд шунах үзэгдэл гаргаад нэр унсан тул мөн чинээтэй айлын хөвгүүд гэдгээрээ ардад төдийл сонирхолтой бос байсан тул хассаа. Энэ мэтчлэн ноён болгоныхоо хүүгээр хан өргөмжилж байна гэж бодоод Чонсын 27 угсааны бүхий л залуучуудыг 7 наснаас 17 хавар хүртэл бүхий л үйл явдлаар нь бодол хийлэн сууж байлаа гэж байна. Миний нас өтлөөдөг. Өдөр ирэх жил ирэх тусам алтан усын бодлого хүччээд байдаг.
Гэтэл манай толгойлогч суу зайлтан удирдах сүвтийн нар нь өнөөл алтан усын занганд үхээд нэр бохирдоод байсан тул харцаас хан төрүүлнэ гэсэн сэтгэл шулуудаад байваа. Өөрийн минэн байрангийн хугацаанаас өнчин хөөгтөж болтгоо олоод хам болгоё гэж бодоход цээжилсэн түүх төр удирдах арга барил бичиг ном гээд олон шаардлагаар тэнцвч нэг тийм гайхалтай зүйл нь дутаад байсан. Хам болох, гялгар төрөх, зовлонтой амьдрал, бие бэлтрийн тэнүүн чадамж цаашлаад анд нүхтийн холбоо сүлбэ бусадтай эвсэн найрамдах чадвар гэх мэт өнгөлөг зүйлс хөвгүүдэд минь дутаад байваа гэж. Нэлээд л их юм хэрэгтэй болж таарч байна те. Хааны бүтээхэд за ийм л сэтгэл агуулж байгаа Тэмүүжинтэй таарсан юм гинэ. Анх Тэмүүжинг би сонирхоогүй дүү хасрыг нь шохоорхон сонирхож байв. Өөрийн насаа бодохоор яг сайхан 20 жил амьдрал ус бүтээх гээд байдаг. Тэгэхээр эдгээр залуучуудын дундаас хан төрүүлэхгүй бол нас дуусчих гээд зовлонтой байваа гэж. Тэгээд л хамаг Монголын 27 хотгийн 20 хүүхдийг авч судлан хам болгохоор сургаваа гэж. За энийг 27 хотгийг бол хуваагаад одоо үүсэл гарвал ямар онцлогтойг нь ярьсан байгаа. Өмнөх дугаарууд дээр тэгэх болгондоо энэ олдож буй 20 хүүхдээс тухайн авгах байх юм бол танилцуулаад явсан. Хотуула хаанаас нөхчиж эсвүүхийн хилц тодорхохгүй буюу одоо яг хан болж чадахгүй тийм. Дил сул болж ард түмэнд итгэл хэрэгтэй болоход миний тэтгэхийн талаас сэтгэл найдвар төрүүлэх, төрлөх чадамжтай хүүхдэд төрийн ухаан зааж ямар нэг заяа нэвэвэл аятай хан болох хүүхдүүдийг өндүүлэхийг хичээж байв. Энэ бүх хүүхэд хайхалтай ой ухаан, сэргэлэн осготой зан, мөн суу зайлын тэнгэрээр ивэгцэн чадамж агуулсан байсан тухайн хүүхдүүдийн бид хан дүүргэж болохоор сэтгэгдэнэ. Бүх хүүхэд ийм бол байдаггүй гэж юм. Энэ тэнгэрээр ивэгцэн гэдэг тий тэнгэрийн ивэлд багцсан гэдэг үгнүүд бол ерөөсөө нөгөө төрөлхийн улаач тамгатай төрсөн гэсэн үгийг л агуулдаг юм билэ. Өвгөн миний насан дээр олон хан өөрийн болон харин хаантай хилэлцэж үзээд хаанаас үнэртэх үнэрийг баримжаасан тул эдгээр хүүхдүүдийг танин шинжиж сургуул мага эв заяа дүүрээд энэ нус ингэчин гэж санаж байваа гэж. Ингээд бичтэл Тэмүүжин нөгөө эхнэрээ алдсан. Дайн болсон байна. Тэр дайнд бол эдний байрын отгоос бол оролцоогүй юм байна. Яагаад тэгэхээр эр хүний арчаагүй байдлаар эхнэрээ алдаж байвал хогчин гих одоо энэ хар бих онготын өөрийнх нь үзлэр бол дайнд оролцоогүй юм байна. Тэр үйл явдалтай Хэрээдийн нэр холбогдож цаашлаад аюулыг бие дээрээ тогсон учраас охиныхоо жимийг тодолж байр байдлыг нь таних үлдсэн ганц хөвгүнийг нь тэтгэхийн хүслээр хамгийн түрүүнд Тэмүүжинийг дагсан ардуудын нэг гинэ энэ байр нь өөрийнх нь хүргэн болохтэй эсвүүгээ нас барцсан. Хоёр зээгийнхэн нэг нь бас яг нь тайчуд хороочсон. Үлдсэн ганц одоо зээгээ харж хандах үүднээс Тэмүүжинийг дагсан ардуудын нэг болсон байна. Дээрэс нь яасан бэ гэхээр нэгүүдээ овоо Тэмүүжинг дэмжиж эхэлсэн гэж байгаа. Энэ хүн маань хогтноос үүсэлтэй нэгүүдс хотгийг одоо байгуулсан хүн байгаа. Нэгүүдс хотгийн онцлог нь говийн тэр одоо худалдаа 8-ны жимийг бац, дээрэмдхийн дээрэмд нь татвар хураахын хураан дайн байлдаан их болдог. Тэр ойр орчмын 5 хайр ухсаатан доторх тэр мэдээллийг биссүүдийн тэргүүн хатгийн сальжууд гингээс ургууд мангууд Хабуул хааны 7 эртэн сан хөмргийн 3 аймгийн тэргүүд нэгүүдийн овоогоос гадаад ертөнц гадаад дотоод байдлын мэдээллийг уг нь авдаг байсан чинь нэг хуралдаан хийнгүүтээ нэгүүдийн овоо нь яах нь би зөвхөн нэг хүнээр дамжуулж энэ мэдээллийг өгнө тэр нь болохоор Тэмүүжин байх болно гэд ингэж нэг их талын тулган шаардлагат болсон байгаа байхгүй юу. Тэгээд яах нь хар бих онгот нь яагаад энэ итгэлийг нэгүүдээ Тэмүүжинд өгөө гэдгээс хамаараад Тэмүүжин илүү гүн шинжиж эхэлсэн гэдэм байх. Ингээд Тэмүүжин сурах өндөр чадвартай төрийн хэргийг сэтгэлээрээ тээдэг чин шудраг зан төлөвтэй боловч баг балчир бөгөөд боловсралгүй гэдэг алдаатайж анх нэгүүдээ учирснаас сарын дараа би Тэмүүжинийг улс гэдэг зүйлийг хүлээн авах чадвартай юу үгүй юу гэж сорилтгийж мөн хөхүүлэн дэмжиж байсан. Ингэхэд оюуны багтаамж хүч чадалтай байсан бөгөөд минэн байран бидэн тэр хүүхдэд мэдлэг боловсролын дутууган дүрэхээр шамдсан болно. Энэхүү үйл маань 3 жилийн хугацаанд маш сайн төгөлдөр дүүрсэн. Чонсын аймгийн буюу Бөөртөж чоноос хойших бүхий түүхийг ойлгож төрийн эргэлт хөдөлгөөн гадаад улсын боолтууд яагаад хөдөлж чадахгүй байгаа нөхцөлд санаа дэвшүүлэх зэрэг хилцүүдээр тухайн хүүхэд төрийн хэрэг үйлдэх оюуны сүвтэй болох нь тодорсон гэж байна.
Оюуны сүв гэдэг нь нийт тогтолцооны хувьд оюуныг хөдөлгөж эзэмшсэн боловсролоо үйл хэрэг болгох анхны төсөөлөлтөй хүнийг хэлдэг. Энэ бол мянган хүний дотор ердөө 1-2 хүнд заягддаг чадвар байдаг. Өөрийнхөө сэтгэлд мянгаас дээш хүний амьдралыг тооцоолоод түүндээ тохирсон үйлдэлийг хийн гэдэг хэр баргийн хүний хийдэг ажил биш ээ гэж юм. Тиймээс энэ шаардлага тухайн хүүхэд тэнцэж байсан учраас узууртан байх агаан шатны шаардлагыг хангасан болно. Хичнээн узуур гэр бүлээс өндөр боловсрол эзэмшиж узуур гар бүлийн нэрд хамаардаг байсан ч тухайн хүүхдийг удирдагч болохын улбаанд оюуны сүвтэй эсхийг нь заавал шалгуулдаг болно. За ийм ёс бэ тийм ээ. Гол шалгуур нь мянгаас дээш хүний амьдралыг тооцоолоод түүндээ тохирсон шийдвэр үйлдэлийг гаргах тэр чадварыг нь л хардаг байх нь. Тэгэхээр яг нь мянгаас дээш хүнтэй компани захирал болж чадах хүн гэж бас нэг талаар ойлгож болох юм байна. Тэр болгон тэр мянган хүнийг удирдаад явчих захирал бас тийм их биш л дээ. Энэ бол нэг мянган хүн дотор 1-2 хүн байдаг чадвар гэдэг чинь. Борчигууны Тэмүүжиний гол өрсөлдөгч тайжуудын таргуудайг Тэмүүжинтэй харьцуулбал бас ийм хідэн сул талууд бас байсан юм байна. Би муутай эдгэшгүй өвчнөтэй байсан гинэ нэгдүгээрт. Хоёрдугаарт нь мэрэгдийн хилцээр эвээс улбаатайгаар төрийн уналтыг бий болгосон байсан гэж. Гуравдугаарт татлаартай дайн хийхдээ Зүрхэн аймгийг алдсан цэргийн хувьд томоохон алдагдaltaй болж байгаа юм аа гэж. Мөн дотоод хар бодлого дээр таргуудаа мянгат зуут үүсгэж ямар нэгэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагүй гэх шалтгаанаар таргуудаагаас илүүдэд Тэмүүжнийг тэтгэсэн зөв гэж үзсэн гэж. Учир нь Тэмүүжин гэдэг хөвгүн 20 настайгаас эхлээд жамуухан нэр сүр дор оршин байхаас ахуулаад төрийн хэрэгтийн идэвхтэй байдалд нэгүдээ овоогоор улбаалаад дотоодын бүх улсын мэдээллийг авах сүлжээнд холбогдсон таргуудаагаас давуу чанар болж байсан. Зэн ингээд Тэмүүжин хам болох нэлийн тийм өндөр магадлалтай болоод ирж байна тийм үү. Тэгээд тухайн цаг үед бол бид нар хаант засгаас өөр зүйлийг байгуулах боломжгүй байсан гэж байгаа. Яагаад гэвэл олон улсын бодлогын түвшинд дэсэж магаад үлдэх улсыг байгуулахын тулд нэгдүгээрт хаана бий болох, хоёрдугаарт хаадын зөвлөх сайд жанждыг давхар бас боожуулах штэ бэлтгэх, гуравдугаарт ард түмнийг нь бий болгох гэсэн юм 3 зарчим бодлого хэрэгжүүлж байж ийж яах нь тэр улс нь хүчрхэг те хаана хүчрхэг байх. Хааныг бий болгох дээр Тэмүүжин гэдэг ганц зорилгод бид нар бүх чадлаараа мөрийг тавьсан гэж ойлгож болно гинэ. Одоо тэгэл ерөөсөө л Тэмүүжин рүү яах нь бүгд хараагаа чиглүүлээл Тэмүүжиний өөрийн чадвартай болгоно. Дээрээс нь Тэмүүжиний ойр орчимдох 14-өөс 20 настай хэн бэ? Найз нөхөд, анд нөхөд хэн бэ? Тэднэрээс нь яах нь хааныг дүших, аваад явчих, дэмжих, зөвлөхүүд сайд жанждыг бас давхар бий болгоод дээрээс нь Тэмүүжиний ойр байгаа дагсан тэр ардуудыг засах, сурган хүмүүжүүлэх шаардлагатай болсон байх нь байна. Тэгэхээр ард түмнийг засахын тулд төрөвчлсөн гэх юм уу да ийм аргыг хэрэглэсэн нь ерөөсөө зовлон өөрөө өөрснөөр нь таниулах. Энийг бүр төрөвчлөхийн тулд хулгай хийж болдог тийм өдрийг гаргасан байгаа. Сард нэг удаа 15-ны тэргэл сартай өдөр гэлөө гэдэг баха. Ийм хулгай хийж болох тийм цаг бүр гаргасан гэж байна. Яагаад ингэж ийм хурдан төрөвчлсөн арга хэрэгжилж байна гэхээр мэдээж цаг хугацаа байхгүй те. Хамаг Монголын Хабуул хаан хүртэл улс байгуулахын тулд 28 жилийг зарцуулсан байдгаа гэж байна. Тэгэхээр бид богино хугацаанд тухайн ханыг бий болгохын тулд ард түмэнтэй юутай хийтийн зовх бүхий шалтгаануудыг сэтгэж үлдэж өөрсдөө тэндээсээ гарах ухаанаа уралдуулан тэмцэж дисэж магад гарах ардаа бий болгосон болно. Өөрөөр хэлбэл эрчтэй 30 наснда бидний хаан түүний сайд жанжид ард түмэн бий болсон буюу соёлцсон гэж байгаа байхгүй юу? Бүх ард түмний цөм болж байгаа анхдагч мянгатыг хатуужуулан сурахын тулд хэцүү зэрлэгүүдийг тогтоосон болно. Өөрөөр хэлбэл Тэмүүжинд анх чуулсан тэр мянган ардууд бүгд дуртай цагтай хулгайлж хоногоо тэжээдэг хулгайчид байсан. Анх цаг хугацаанд зөвшөөд хулгай хийж болдог нь тэднэрт давуу чанарыг ойлгуулж байсан ч тэр цаг хугацаанд сэргийлэх бодлогод ихээр хөгжиж цаашлаад хотол аймаг холбоо сүлбэнд яаж энэхүү засаглалууд нөлөөлдгийг биеэр мэдэж ойлгож байсан юм. Ингээд жамуухаас салж нүүснээс хойш 1 жил хэртээ хулгаан жаяг тогтож байгаад ард түмэн угаасаа 2 дахь жилээс ахуулаад хулгай хийх нь багасч эхэлсэн. Яагаад гэхээр хялбар олдог зүйл нь хоол биш болохыг таних зүтгэлээрээ олсон нь илүү затгалан гүйсгэж
байсантай холбоотойгоор буурсаар байгаад 4 жилийн дараа төдийлөн хулгай гарахаа болчихсон юм аа гэж байна. Өөрөөр хэлбэл хулгай хийдэггүй соёл өөрөө үүсчихсэн. За ингээд нэгэнд нөхцөл бүрэлдэж хөдөлмөрлөхийн чухлыг ойлгосон ардад чинь засаг батлах шиг сайхан юм байхгүй. Асуудал бэрхшээл гэдгийг ядаж нэг зовлон дээр нь тулгуурлан тайлбарлах боломжтой учраас эмхлэн зэгцлэх ажил үлдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл бургсаар тунгалгшиж байгаа юм аа. Нөгөөтэйгүр Тэмүүжин гэдэг ханыг бид хүчирхийллийн буюу одоохоор дарангууллын гэж яриад байдаг шүү дээ. Хам болохыг хүсээгүй. Яагаад гэвэл хүчирхийллээр ард түмэн багцардаггүй. Бид нарын дисэж маагаад үлдэх ус үүсэхгүй байсан учраас ухаанаар шийдвэрлэгч ханыг бүтээхийн тулд мянган айл дээр туршилт хийсэн гэж болно. Тэр мянган айлд би хүртэл байгаа шүү дээ. Тэгэхээр өөр дээрээ хүртэл зоригтойгоор 4 жилийн зовлон төлөвлөж байж яаж даван туулах, энүүгээр ямар чадвар үүсэх, энэ нь ямар улсын үед зохион байгуулагдаж байсан, ямар ус юунаас болж мөхдөг гихчлэн ойлголтуудыг багцлж гаргасан төлөвлөгөөт зовлон болноо. Урд хаадын түүхээс авч үзвэл усаа нийт гэж цуглуулахын тулд Хабул хаан хамаг цаг үе зарцуулсан байдаг. Харин Амхаа хаан хамаг цагаа олон улсын гэрэн дээрээ зарцуулсан байдаг. Хотулаа хаан гадаад бодлогын хувьд зохигдсон бол Исүхэ ханч болж чадахгүйгээр ардын ховонд хутгалдаж байсан. Энэ дөрвөн хааны зовлонгуудыг Тэмүүжинд өөрүүлэхгүй тулд бид нар 100 ардыг нь сурган хүмүүжүүлэх шаардлагатай болсон бөгөөд нэг ч хүмүүн өөрөө дангаар амьдрах чадваргүй. Энэ нь төр улс болохын үндэс байдаг гэдгийг хамгийн түрүүнд ардад ойлгуулах хэрэгцээ байсан учраас бид нарын амьдарч байгаа самуун цаг үе энэ зовлонгуудыг хурдан хугацаанд бүрэлдүүлэх үндэс болж байлаа. Өөрөөр хэлбэл бусдаас булаасаа эд хөрөнгө өөрт нь шингэдэггүйг ойлгуулж эхэлсэн. Түүний хажуугаар суухатай сэтсэн нэгүүдээ бас бус ноёд ард түмэн өөрөө хөдөлмөрлөхийн урдын ухааныг байнга ухуулж өөрөө бүтээгээд алдахын зовлон ойлгуулж байсан. Энийг бараг албадлагаар хийж байсан. Бүтээх хэрэгцээ байгаа учраас маргааш миний бүтээсэн алга болдог учраас би дахин бүтээх хэрэгтэй. Энэ цөөн цаг үед өөрийгөө хамгаалахын тулд цэрэг болоод дайны анхдагч ухаан хэрэгтэй гихчлэн ард түмэнд 4 жилийн хугацаанд өндөр боловсрол олгосон болноо. Үгүй бол энэ цөм ардгүйгээр Тэмүүжин гэдэг хичнээн ухаалгынхан байгаад нэмэргүй юм. Ганц цэгцэрсэн мянгаттай байхад бусдыг дагуулж дийлнэ. Ингэж л 14-өөс 20 наснуудаар шаардлага шахалт боловсрол хоёрыг зэрэгцүүлж сургасан болноо. Мөн Тэмүүжин дээр бид урьд үдсэн хаадын зовлон дахиж үзмээргүй байсан учраас тэдгээр хаадын зовлон богино хугацаанд үзүүлж шийдвэрлэх аргуудыг өөрөөр нь олуулсан болно. Угаасаа гардаг ганц л гарч байгаа юм чинь тэрийг л сэтгэж таарна шүү дээ. Ингэж л бид 5 жилийн дотор Хабул хааны 20 жил амьдарсан, Амхаа хааны 10 жил тэмцсэн ухааныг Тэмүүжинд цаг хожиж бүтээсэн болноо. Ингээд соёлдсон ардтай 1000 болсон. Түүнд бусад аймагтантайгаа харилцах анхан шатны 100 ардын мэдлэг үүссэн учраас хам болгох боломж үүссэн. Улс үндэстний мөхлийн хамгийн аюултай үзэгдэл бол нэгж ардын чадваргүй байдлаас улбаалж дотроосоо илжирдэг явдал юм. Өөрөөр хэлбэл дотоод илжирэл. Энэ л төрөөс бид нар буюу ухаан үеийн 60-аас 80 насныхан айж байсан юм аа. Гэтэ энийг үүтгэл зовлон үгүйгээр засаглаж болдоггүй. Өөрөөр хэлбэл заавал зовлон байж засаг гардаг учраас. Өөрөөр хэлбэл эс үйлдэхийн, эс бүтээхийн зовлон. Тэгэхээр ямарваа байдлаар бүтээл бий болж байгаа үед тухайн улс оршин тогтнох үнцээ олдог. Бүтээлээр манлайлахад гүрний хэмжээнд очдог. Одоогийнхоор бол аж үйлдвэрлэл хөгжөөгүй байна гэсэн үг шүү дээ. Ганц ургамал тарих, ганц мал тэжээх энэ бол бүтээл бишээ гинэ. Ур ухаан, оюун засаглалын хэлбэр, хамтын хариуцлага гэд бүхий л талбарт бүтээл оршиж байж, өөрөөр хэлбэл зовлон улс уртаагаар ойлгож, түүнээс сэргийлж засаж сэтгэж байж тэр улс гүрэн болдгоо гэж байна. Одоо бидний нөгөө үйлдвэрлэгч улс биш гэдэг ааш та манайх чинь газраа ухаад зарлаа, зарсан мөнгөрөө гаднаас бүтээгдэхүүн авдаг. За яг энэ үйлдвэрлэгч бус орны зовлон коронагийн үедээ биднэрт бол ойлгуулсан зах цухаас нь хүнс болоод эмнэлгийн бүтээгдэхүүн эрүүл мэндийн үйлчилгээ за энэ хоёр маань бол зайлшгүй бид нэр өөрснөө дотоодосоо тодорхой хэмжээнд одоо суур хэрэгцээгээ хангадаг байхгүй бол бид нар бол тусгаар тогтносон улс гэж хэлэхэд бол хэцүү байдгийн байна гэдэгт бид нэр зах цухаас нь коронавигийн үеэр ойлгосон. Яг тэрэн шиг Тэмүүжингийн 1000 ард иргэдэд 4 жилийн хугацаанд л яс маханд нь шингэтэл үйлдвэрлэгч биш байх юм бол яадаг юм бэ гэдгийг нь ойлгуулад тэгээд үйлдвэрлэгч болж эхэлсэн байх нь. Ингээд нэг ч хүний бүтээлийг ойлгосон мянгат маань дараагийн хүрээ хүлээн авах чадвартай болсон. Яагаад гэвэл хамтын амьдралд сурсан тэр ард хичнээн хэмжээний ард түмэн хурц ирсэн ч соёлоор давуурхах чадвар бий болсон гэж байна. Өөрийнх нь хөдөлмөр, өөрийнхөө бүтээлийг
өөрийнхөө эзлэх байр суурийг олоод эзэлчихсэн учраас 6 дахь жилээс хүрээгээр нийлэх үндсэн нөхцөл бий болж байгаа юм. Одоо төмөн хүмүүн дотор мянган хүмүүс л манлайлагч байхад бусдыгаа дагуулах боломжтой гэдэг хууль гарч ирсэн гинэ. Энэ туршилтаар тэгэхээр юу гэсэн үг вэ? Манай 3 сая гаруй иргэдийн 10% гэхэр чинь 300 мянга, 400 мянга, за 300 мянга. 300 мянган яах нь вэ? Үнэхээр энэ бүтээгч, үйлдвэрлэгч, бусдыгаа манлайлагч тэр жишээ байж чадах юм бол яах нь вэ? Бусад 3 сая 500-уудаа нөлөөлөх боломж бол байдгийн байна гэдгийг энд бол баталсан байх нь энэ цаг үед тий. За ингээд 6 дахь жилээс ахуулаад бид нар удирдагчид хэн байх вэ гэдгийг тогтоосон гинэ. Энэ үе бол жамуухаас салснаас 3 жилийн дараа хүрээний нэгдлийн өмнө 10-100 мянгатын зохион байгуулалтыг оруулж манлайлагч мянгат ард түмэн буюу зон ардын анхдагч соёлоо танилцуулж эхэлсэн. Дахиад жил хүрээ ардуудаа нийлүүлээд сул тоогоороо нэг төм цэрэг гаргах чадвартай 13 хүрээ аймгаа байгуулсан. Энэ нь хамаг Монголын нэрийн дор Тэмүүжин хан өргөмжлөгдсөн дахиад жилийн үйл явдал болно. Бид нарын 60-аас дээш насныхан хүслийн хаанаа бий болгосон учраас сая сэтгэл амарч байсан ч дагвар хүрээнийхэн бидний ханыг хүлээн зөвшөөрөхгүй л байлаа. Тэгэхээр тэднэрт хүлээн зөвшөөрөгдөх дараагийн тулаан эхэлсэн болно гэж. Заавчсан Тэмүүжин хамаг Монголын хан болгоод авлаа. За энийг хэрэгжүүлсэн хүмүүс маань хэдэн хүн байгаа вэ гэхээр ерөөсөө л 21 хүн гэж байна. Өөрсдийн хүсэн хүлээсэн тэр ханыг бий болгох гэсэн 21 хүний хүслээс үүдэлтэй. Амьдралынхаа дуршлаг өгөөж бусдыг гих сэтгэл үннийг таньсан мөр Тэнгэрийн явуулга өвгдийн хүсэл эрмэлзэл эцгээ гисэн сэтгэл гэсэн янз бүрийн сонирхлоор 21 хүн хан гэдэг зүйлийг хүссэн гэж юм. 60-аас 80 насныхан гэж байна шүү дээ. Хан хүсэхдээ 3 талбарт үйл ажиллагаа хийсэн. Ханыг бэлтгэх, ханыг түших ноёдыг бэлтгэх, ардыг бэлтгэх гэсэн 3 төвшөнд ажилласан 10 жил хугацааны амжилт байлаа гэж байна. За тэгэхээр өнөөгийн бид нарт энэ дээрс юуг олж харж болохоор байна гэхээр хэрвээ хүсвэл санаа нийлсэн 20 хүн л Монголын энэ нөхцөл байдлыг оронгоор нь 4 жилийн дотор магадгүй энэ үчин бол бас хэцүү үе байгаа шүү дээ тий. Ямар ч тийм үйлдвэрлэл явагддаггүй хүмүүсийг бүр ингэ дээрэм тонуул хийдэг хүмүүсийг 4 жилийн хугацаанд төрөвчлсөн байдлаар ингэж дараагийн түвшинд гаргаж чадсан байна шүү. Тэгэхээр одоо бид нар чинь бас нэг арайчтай тий бас тодорхой хэмжээнд үйлдвэрлэл явуулдаг. Тэгэхээр 4-өөс илүү богинохон хугацаанд за яар шиг 4 жил 20-н хүн хэрэгжүүлэх боломжтой байх. Одоо үе чинь техник, технологи, мэдээлэл маш хурдтай тархдаг болсон тий. Дэлхийн өнцөг болон бүрд ингэж нөлөөллийг хүргэх чадвартай болсон юм үе байгаа учраас хэдий хүн ам тэр үеийнхээс нэлээд ихтэй хэд дахин их байгаа хэдий ч мэдээллийн хурдтайгаа харьцуулах юм бол ялгаагүй л 20 хүн Монгол улсыг хангалттай өөрчлөх дараагийн түвшинд гаргах боломжтой юм шиг надад харагдаад байгаа юм. Яг Монголоо гэсэн сэтгэлтэй тэ санаа нийлсэн зөв тэгээд дээрэс нь нөгөө бие зассан, гэрээ зассан насных ч юм уу мэрэгжил зэрэгжил салбарын ч юм уу тэ мэрэгжлийн ч юм уу нөлөөлөгчд нийлээд нэг зорилгын дагуу ингээд монголчуудын за бүгдийн биш юм гэхэд энэ юу уг нь бол 10% л гэж штэ тий зөв тийшин чиглүүлээ оюун бодлын тийм үү яаж үндэснээрээ бүтээгч бүтээлч тий үйлдвэрлэгч байж болох. Гэхдээ энд бол газар доорхоо ухаад биш газар дээрхи оюун санаагаа мэдлэгээ ухаад тий тэр өвгдээсээс уламжилж ирсэн тэр мэдлэг оюунаа далд ухамсараасаа арга болон бэлгийг хослуулж ямар ч салбарт дэлхийд өсөлтгүйс тэр инновац шингэсэн бүтээгдэхүүнийг хийж бүтээхэд уриалах тэр зөв чиглэл рүү хөтлөх бүрэн боломжтой юм шиг бол харагдаж байна. Хэдэн зуун жил бараг 1000 жилийн өмнө бид нар хийж чадсан байна. Дэлхийг байлдан дагуулж чадсан. За өнөө цагт бид нар тэрнээс ч илүү оюуныхаа чадамжаар, бүтээлийнхаа чадвараар бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр байлдан дагуулах ёс зүй боловсрал амьдралын хэм маягаараа үлгэрлэх боломж бол хангалттай байна гэж харагдаж байна. За тэгээд өнөөдрийн дугаарыг агуулгал ингээд өндөрлж байна. Тэгээд энэ маань цаашаа 60-аас 80 насны энэ ар ноёдын бүлэглэлийн үйл хэрэг маань яах нь Тэмүүжин хан болгосноос цааш бусад хүрээнийхэнд хүлээн зөвшөөрүүлэх дараагийн тулаан нь эхэлсэн гэж байна тий. За энэ дараагийн тулааныг хэр сонирхож байна? Дахиж өргөжлүүлэх үү? Энэ бол алтан устай хийх дайнд л бэлдээд байгаа гэсэн үг. Их Монголыг байгуулж агаад алтан усын эсрэгэл байлдах гэдэг шүү дээ тий. Хүчрхэг болох шаардлагатай болоод байгаа. Тэр хүртэл энэ яах нь манай энэ овг отгууд чинь бүгд дайнд бэлдэнэ. Тус тусын үүрэг зориулалтаараа дайнд бэлдэнэ. Ахуйн талаасаа, зэр зэвсгийн талаасаа байлдах урлаг эсргүүцэх
чадвараа бүх талаасаа бэлтжиж бид нэрийнх нь алтан улстай үзэлцэх тийм шанс гарч ирнэ. Биднээс бол хэдэн 10 дахин их хүнтэй усаад байгаа шүү дээ алтан ус чинь тухайн үедээ. Тэгээ Хятад Монгол хоёр л байлдах гэдэг гисэнтэй ялгаагүй за ийм дайн болоод байгаа тий. Нөгөө өвөл айсвэ гэдэг шиг дайн айсвэ байгаа байхгүй. Үргэлжлүүлж болно. Та нарт хэр сонирхолтой байна тэрийг үргэлжлүүлэх хүсэл хэр байна. Тэр талаараа комент хэсэгт үлдээгээрэй. За тэг дэмжиж донешн хандив явуулж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.